Дорнод аймгийн төв Чавсан хотод за камерын одоо хяналтын дэд төв өнөөдөр ашиглалтанд орж байна. Тэгээ энэ бол орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийтдээ 2.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий ийм камерын одоо дэд төв камержуулах ажлыг бол аймгийн хэмжээнд зохион байгуулж байгаа. 2 жил дамж хийж байгаа энэ ажилд одоогийн байдлаар бол нийтдээ 720 камерыг 220 цэгт суулгахаар төлөвлөсөн байгаа. Өнөөдрийн байдлаар дэд төв одоо ашиглалтанд орж байна. Энэ хүү дэд төв ашиглалтанд орсноор за энэ камерын одоо хяналтын төвийн эхний одоо ажлууд бол эхэлнэ. Өөрөөр хэлбэл суурлагдсан камеруудыгаа дэд төвтэйгээ холбож энэ камерын хяналтыг тавих байгаа. Манай яг одоо байгаа камер нь болохоор ерөнхийдөө 8 мегапикселийн камер. Тэгээд үндсэн шаардлагын дагуу сервер бүрэн ажиллаад лицензээ аваад ажиллаад эхэллээ. Буцаад хайлт нь болохоор нөгөө дугаар таних систем мөн хүний хувцас одоо өнгө зүсээрээ хайх боломжтой тийм функцтэй байгаа. Үндсэн чиглэлийн камер буюу төв зам дагуу одоо камерууд энэ бол нийтдээ нэг 750 орчим камер. За царай болон одоо дугаар таньдаг ийм ухаалаг систем бүхий камер бол 50 суурдлууд нь. За 360 градус зэрэгдэг камер бол 20 гээд ингээд нийтдээ бол нэг 820 камер бол суурдлагдана. Ер нь цаашдаа бол нийтдээ бол энэ камерын дэд төвийн арга, за инженерүүд, за оператор ажилтнууд гэсэн ийм бүтэц орнод одоогоор энэ бүрэн үйлж ашиглаж одоо ажиллагаанд оруулах ийм одоо нөхцөл байдал бүрдээ явж байгаа. Энэ жилийн хувьд бол бид нэр 3 ажилтан томилоод одоо оператор байдлаар хяналт тавьж байгаа. За манай Чавсан хөгжлийнхэн бол энэ камерын хяналтын голомт холбоотой засвар үйлчилгээ бүх юмыг одоохондоо хариуцаад ажиллаж байгаа. За энэ нь бол үе шаттай ажлууд байгаа. Хүмүүс одоо зөвхөн камер сурлах гэж бодож байгаа шиг байна. Зөвхөн камер сурлахаас гадна би түрүүнд хэлсэн камерын дэд төв тэгээ сервер гэж бий болно. Дээрээс нь энэний дагсан нөгөө нэг ухаалаг одоо програмыг суулгана. Бидэнд өгсөн мэдээлэлээр бол энэ жилдээ багтаж үтсэн камеруудаа бүгд нь одоо суйрлуулж ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл 820 камер энэ жилдээ ашиглалтанд орно гэсэн. Тусдаа 300 тера буюу нийт 600 терагийн багтаа хамтдаа одоо сториж хөрөмж байгаа. Тэгээд одоогийн байдлаар үндсэн серверээ асаагүй 256 одоо камер орох боломжтой одоо серверийн хөрөмжөөр их нийлэнд ажиллаж байгаа. Тэгмүүд бусад багуудын камер ороод ирэнгүүт үндсэн хөрөмжүүд нь асаад лицензээ аваад ажиллаж эхлэх боломжтой. Юуныхээ серверийнхээ худалдаа авалт материал хадгалууд ер нь бүрийн хэлсэн байна. Чавсан хотын хэмжээнд 2000 орчим камер суурлагдсанаар бүрэн одоо хяналтанд авах юм боломжтой болно гэж тооцоолсон байдаг. Тийм болохоор орон нутгийн зүгээс үе шаттайгаар камержуулах ажлыг бол жил жилдээ одоо нэмэгдүүлж явнаа.